Та нар маань энэ их чухал хууль шүү. Та нар сайн манай энэ хуулийн чиглэлийн хүмүүс сайн үзээрэй. Би бол яг энэ хин сайн зэрэг гишүүний хэлээд байгаа тэрнийг энэ хуулийн төслийн өргөн барих үед баах юм нэгтэг тэр нь илүү субъектив шинжтэй байх бол хортоо гэдгийг би амьдралын нэг кейс төр хэлэх гэж байна. Би өнгөрсөн 4 жилд ганц тогтоолын төслийн өргөн байсан. Нөгөө нэг овоолгон дээр болсон юм нэг 34 33 гэдэг нэг хийсэн чинь одоо манайд хамгийн газар одоо субъектив байдлаар дүгнэлт хийж байгаа. Бүр түгнэхтэй ямар айхтар дүгнэлт хийж ийн гэхлээр энэ алтан үйгийн өргөн барьсан энэ их хурлын тогтоолын төсөл үндсэн хууль зөрчиж байна гэж солиорсон байхгүй. Гүр тэгээ бичиж орж ирээд одоо байнгын хорон дээр тэрнийг уншаад тэгээд үндсэн хууль зөрчсөн эсхий чинь энэ агаар эрдэнэ чи шийдэхгүй байхгүй. Нөгөө итгэхэд нэг сууж ийн л дээ. Тэг би одоо зөндөө хэрэлдсэн байхгүй. Гэхдээ чи би хууль тогтоолын төслийн өргөн барьж байгаа. Эннийг чи шийдэхгүй. Чи энийг шийдэхгүй. Үндсэн хуулийн цэцгэж байгууллагатай байхгүй. Тэг яагаад чи ингэж байгаа? За миний хөө тэгвэл анханаас яри 34% эрдэнтийн 34%-ийг цагаан гэдэг нөхөр анх гэрээ байгуулж авчиад эрдэнтийн 34%-г нь гिचээд явцын дунд тулгаагаар нь хойл болгоцсон. Энэ хүн юм хулгайлаад авцсан байхад нь чи миний тогтоолын төслийг хувийн өмчөд талдлаа. Үндсэн хууль зөрчилтэй гэж. Би зөвхөн ганц кейс ярьж байгаа. Цогтоодор дарга. Тэгээ би бас та нарт ямар санал хэлэх гээд байна гэхээр энэ хамгийн газрын хүмүүсийн аманд аваачиж хууль санаа шигтээ эрхийг битээ өгөөч. Тэгээ ийм юм дээрээ та нар анхаарад өгч. Нэг хоёрт яг ингээд цаг чахагдад хэдүүлэн маргасанд орвол энийг яарах юм байхгүйгээр дахиад цаг гаргаад одоо олон кейсүүд ярьж хагаад тэгээд нэг зөв шийдмээр л байна. Миний бодол бол би та нарт нэг кейс ярьлаа шүү. Нэлээд олон кейс их хурлд өргөн барьсны дараа явдаг кейсүүд би бас ярмаар байгаа байхгүй дараачудаа. Их хурлын дарга ингээд их хурлын дарга аваачаад хоёр шатны хилцүүлэг дамжсан юмыг ширээн доогоороо хийгээд тэгээ бүхэл бүтэн дээр прокурорын дэрэгдэх мөрдөнгийн тухай хуулийг дараагийн парламент руу шийд. Ерөөс хилцэхгүй хайчиж байгаа. Ийм энэ нэг дарга нар гэдэг хулгайч нарын дур зоргийн юмыг бол хаамаар байна. Одоо дээр нь тамгын газар чи өөр дарга нар болцсон шүү. Юу яасан ийм хачин юм руу аваачаад хийгээд байвал буруу. Би энийг дэлгэрэнгүй уншаагүй. Би концепцийн хувьд бол сайн зураг шинэ хэлж байгаа концепцийг та нар маань би маргаж байгаа юм биш үү? Жахан нягтлаад өглдөө тэг хэдүүлээ зөв юм хийе. Ер нь энийг та нарын анхны гаргаж ирсэн концепцийг дэмжиж байгаа. Инквайр гишүүнч байнга ирдэг. Хуулиас гадуур нэг дур зоргоороо дурам журам гаргаад бид нар хамаг эрх мэдлээ ингээд нэг дарга нарт өгч, дарга нар нь тэгээд нэг ийм баахан журам За, намжим гişүн ажлын хэсгийн даргын хувьд яг тайлбар өгөх боломж нь болоо. Гэхдээ энэ дээр алтан гişүн нэг ийм юм шүү. Саяын таны ярьж байгаа юм дээр би ч зөндөө хууль гаргаад энэ хүн сурталчилсан механизмууд дондор ороод жишээл миний нэг айгүй зөв тогтоолын төсөл батлагдаагүй штэ. Барьж байгаа л зогсоогоод явуулж байгаа байхгүй юу? Одоо тэр тогтоолын төслийн асуудлаар чинь тэрний заалт болгоноор залуучууд гаргаж ирж яриад од болж штэ. Би тэрийг 2 жил яриад яваагүй байхгүй юу? Гэхдээ тийм юмнууд тэртээ тэргүй төр нөгөө шалгууртай төвшөндөл ахаал хүмүүс субъектив үзэн ш. Тэгэхээр субъектив үзлүүдийг яаж бид нар нейтрализуулах вэ гэхээр оролцогчдын тоог л нэмэхээс өөр үггүй. Тэрийг зөөлчгөл юм бол яг таны хэлж байгаа эрсдлүүд гарах байхгүй юу? Тэр үзэл санаа л энд орсон байна. Тэгээ намжим гişүн тайлбараа өгөөч. Энэ юу ойлгож байна гişүүдийн хэлж байгаа. Гэтэ буруу ойлголт явчлаа. Энэ шаардлага байна шүү дээ, бидний одоо санал хураах гэдэг байгаа 17-гийн 3 доор байгаа энэ шаардлага тамийн газар орж ирэхээр энийг харж дүгнээч гэдэг шаардлага биш байхгүй юу? Энэ хууль тогтоож, хууль санаачлагч улсын хурлын гишүүн алтан хуйг та тогтоолын төслөө юм уу? Улсын хурлын хууль санаачлагтаа хэрвээ хүний эрх эрхчлөлөө хязгаарлаж байгаа хууль санаачлагч байгаа бол ийм шалгуураар энийг үнэлээд оруулж ирээч. Таны өөрөө хийх ажил байхгүй юу? Тэгэхээр энэ дээр объективний ч гэдэг субъективний байдлаар тамийн газар байдаг юм, үнэлгээнийхэн газрынхан энийг харж агаад таны имийг зогсоох гээд байгаа юм бол биш. Харин ч хүний эрхийн энэ хязгаарлаж байгаа асуудал дээр хууль тогтоогч өөрөө эн чинь яаж нөлөөлөх юм бэ гэдгийг дүн шинжилгээ хийж оруулж иржээ. Нөгөө хүний эрхийн мэдрэмжтэй энийг сайн хардаг байя гэдэг хууль тогтоогч боловсруулж байгаа этгээдэд тавьж байгаа шаардлага гэдгийг нь тодруулчихгүй бол
одоо ингээд буруу ойлголт яваад буруу тийшээгээ мушигтаад байна. Тэгээ алтан уян гишүүн хэрэгтэй бол та уншиж танилцаагүй гэж энэ шигтгэсэн хуулиудаар ер нь орж ирсэн хууль маань юу байгаа гэдэг уялдаатай харахгүй бол нэг заалтаар нь ингээд суглаахан бол буруу ойлгогдоод явчих магадлал байна шүү гэдгийг бас хэлье.